одоогийн гадаа сайхан байна те миний тоо. Тийм байна. Хөөе нөгөө үзгээ хөө. За тэгээ. За тэгээ. Надаас тэр сайхан байна те миний тоо. Бай. Яа. За хамар ядарчлаа. Ой. Яа. Хөөе. Ага. Нөгөө эр хүний жаргал эзгүй хэрэг гэдэг шиг. Эзгүй хэр газар ах トゥ харин ч нэг эргүүд чинь да тийм ээ. Харин тий сайхан байна өө. За шгүй. Маалч тоо. Хонь мал сайхан тогтчлоо шүү тийм ээ. Харин ага. Оо. Сонноос энэ манай цэнхэр шиг нөгөө зургатаар гараадсан битбокс гэдгийг чи хийж байна. Юу гэсэн үг яач? Сая ингээд ганцаараа явж ирсэн аа. Ээр битбокс хийж илээ. Оо тийм үү? Тий. Тэгвэл миний хүрээ хазах шурхайлт юм байл да тий. Яаж? Янцгаалж ингэж. Гэт Ах ямар мундаг ий те. харин тий. Та хүрээ хазар бол та. За. Хажаа нэг дуграад үзье. За. Нэг л юм дутуу байна энэ тий. Болохгүй наа. Яг тэр зургатаар гарч ирсэн чи гоё болохгүй те. Оо ашгүй. Баг дуу маань ирж байна. Юу эцгэж ийн? Оо битбокс гээл. Ямар юм аа? Битбокс. Юу ийн? Нөгөө зургатаар гараад ирсэн битбоксыг чи манай цэнхэр шиг хийж ин сая. Яаж? Ингээд ганцаараа гээл. Тэгэл манай хүрээ хазраг янцгаалдаад гэж шурхайлал. Та нар чи хариулдаг малаар дуурайд байна шүү дээ. Тийш. За тийш дээ. Тэгвэл миний хүрэн гунч гэсэн аав шүү дээ. Яаж? За. Яг үнсгээ царайтай болж балаа авдаг харин чинь. Өөр. Хүй, гурлын цуг дуграад үзье За да. тэгээ. За тэгээ. За биглээ. За. Ёо, тусгай эргээд яг унлаа. Энэ өхөрнүүд яг толгойд иргэдэггүй юм болоо. Тэд нар ч үгүй юм гэж толгойн иргэж идэгий. Хөөе, тэр өхөр дугал нийлээ. Одоохон явуулаа тий салгаа тий. Оо яваад өгсөн. Эднэртэйгээ ойлголцдог болоод байгаа шүү дээ. Амар ойлголт чинь да харин чинь тий. Яа гадаа сайхан байна шүү тий. Хүүх тэр араа. Онгоц. Тийм ш. Онгоцоо! Намайг аваа яваарай. Онгоцоо! Хой. Нисэж байгаа онгоц бууж ирээ чамайг аваад ниснэ гэж байхгүй шүү дээ. Билетийн авчвал болно шүү дээ. Тэ билетийг хаанаас авдгийг? Мэдгүй. Ага. Оо. Энэ онгоцонд ерөнхийдөө сууж явах те. Яалаа гэж дээ. Ерөнхийдөө суугаа явж явах юм бол энэ онгоцны урд хойд талд нь хамгаалтын машинууд нь явд юм байгаа шүү дээ. Би тэг машин нисээ явах юм уу? Хамгаалтын мотоцикл юу вэ? Юугүй шүү дээ. Та яаж вэ? Аха. Нэг юм асууя. Би яагаад ингэ том болоод байгаа юм болоо? Харин тий айлын баг нь арай л том бийтэй те. Харин тийм. Ингэсэн гисээ. Битээр вэ штэ 90 жоохон ядуу тарчиггүй төрсөн. А чи болохоор эдэнчний үеэр төрсөн байгаа байхгүй юу? Үхэр байг гаргаад тэг гидсэн нот нээж идээлээс энэ идэл тэгэл ийм огцом ийм том битээд төрсөн штэ. Цаанаа л эдэнчний үг ондоо байгаа үз. Хөөхий. Би бүр зуднаар төрсөн юм байна. Хөөе. Уг нь одоо ингээл аавын хувцс багтаал би өмсөөл, миний хувцс багтаал чи өмсөөл, чинийх багтаал дүү өмсгөөд дүүгийн багтсан хувцс хоёул огцом өмсөөл баларч байна нэ. Хэрвээ би гуцаа шатаач хоёр нүцгэн мал хариулах. Хөөе. Тэгж болохгүй шүү. Тэ? Тий. Дүүнрэ. Ах нь одоо гэрлээ эгчтэй нууцлаа заа юу. За. Тэгээд гэрлээ эгчтэй уулзж хахад аавын дээл готлыг өмсөж хажууд нь битээ хэлээрэ заа юу. За. Аха. Өө. Ингэдэг гинэ. Энэ хотынхын чи нэг хайраа гэж дуудаж байгаа л салцдаг гинэ. Харин манай хөдөөнийхën чи нэг хүүрээ гэсээрээ насан туршдаа амьдэрдэг гэж байгаа. Дугай. Жохон мэт яасан том ярьдгийн. Тийм ярьж болдгүй юм заа юу. Аха. Тэгээд тэр гэрлээ хүүрий чинь дуудчихгүй. Хой. Удлаа. Яах гэдэг юм бэ та хоёр? Биш та хамаагүй ингэж баяад явахад зурлаж жагаад бидний толгойг зустваа. Тийш үү. Дугуй айцгаа. Аавда авгаа авахыг заах нэгчээр та хоёр одоо юу вэ? Юу гэсэн аав тавгаа авахыг заагаад бид нар төрцөл байгаа үстэй. Энэ хоёр. За тэр гэрлээ чиг удлаа. Хараас амар амцгаж байна. Сайхан хүүт юм уухсан. Би харцаа авд хүүт хард. Яах ээж. Пипэ нэр. Тийм ээ. Аманад тийм модох хүн байхгүй юм нөхөө. Тэгвэл ээж нэг гараа цайхан хөргөчний хүүтэн пив аваад ирчих. Сайхан дэгдэл ээж тхүү. Би юу? Гээ ах нь гадаа гарахаар найрс мөрөж хад авчиж байд юм. За. Одоо би тэгээд дэлгүүрлөө 2 пив дэгдээд ирэхний дэм нөхөө. Юу яа? Харин дэлгүүрлөө дэгдээд ирээ. Хөөе. Дэгдэл.
Өөр юу яах вэ? Өглөө өдөр оройны хоолыг бэлэг гомгоо нэг төрлөөс нь аваарай. За. Олон төрөл олон янз юм авчдаг шүү тий. За яа бомбака. За, ээж. Дандаа нэг төрөл аваарай. За хараа. Бэлэг гомгоодаа. Та ч гэдэг бэлэг гом ээ. Тий штэ. Манай орой хоол өдрийн хоол бэлэг гом штэ. Амар байдаг штэ ээж. Минийхээ юу манай энэ хавч шараа тос ихтэй. Юу бас энэ ус их багтай газар наад гой уцаа чи муухай олох чинь энийг салаад үсч. За. За. Хөөе. Хөлгөр хүчүү толгойг яасаа ядрын бэ чи? Яасан бэ мами? Зураг юм уу юу? Чивээс штэ. Манай сумын 100 жил инээдэн кино Дидиш Univision Look TV-гээр Мэдээдүү ганцаахан дуудаа юу? Тэгдэ. Сайхан амт шүү. Хин? Адуу. Салтай уужим дашаа өндөр. Хин? Адуу. Аа, Төрцөө амт юм штэ цаанаас. адуу юу? Би. Ганцаахан хаана уулзах гэсэн? Тэгвэл та надад чихэр тэгвэл хэлнэ. Би чамайг ингэж хэлхий чи мэдээд аваад ирсэн юм л та. Баярлалаа гэвчээ. За, тэгээ хаана уулзъя гэсэн? Өөрөө бодож болохгүй юу? Одоо хүрээд ирнэ. Гэрлээ. Сайн дөхөө. Хүүе, чи ямар өөр болчоо вэ? Юу нөр болсон бэ? Аваадаа дээл гуталтай болчихж Харин хэдэн малын буйнд явах вэ? Нэг дээл гутлаавлаа. болж тэхөө. За. Аларсан. Яасан миний дүү? Гэр бүлийн зөрчил үүссэн. Юу вэ? Хичээлээ. За, Аав гутлаваад иргэнэ. дугаагач. Тэний юм шиг ямар чанга хэлдэг юм бэ чи одоо. Миний гутлыг гуугаад байгаа юм уу? Чимхүү өмсгөж хэлээрэй. Би ч аавыг гутал штий. Юу дугуй гэж. Ингэж болохгүй яхаа. Үнэн шудраг байх хэрэгтэй. Манайх гэртээ ганц л гуталтай айл. Тий, Ясмин дээр ер нь удамдаа ганц гуталтай айл шүү. Яна айл юм баг хэрэг заавал юм байх ёстой байхтай нэр. Ганцхан. Баларсан. Яв. Аав гэж хэлж болохгүй те. Яасан? Эцэг дээлээ авъя гинэ. Дугаагач. Та ирэн яах гэдэг юм бэ? Энэ аав дандаа миний дээл гутлыг гуйж өмсдөг юм уу? За тэгээд дахиж дээлээ өгөхгүй гэж нэг хэлээрэй. За юу? Аав дүү. Тий. Ганцаа? Нүдэнд таснараа энэ дээр юм бэ нөө? За тэгээ яа тэгээ хүний уцаагаасаа таарахгүй надад. Сайн уу гэрлэгчээ? Сайн уу миний дөө? Сайн. Та сая магнит чихэр өгсөн юм уу? Тэгсэн? Ямар гоё. Та дахиад чихэр байгаа юу? Бага. Надаа өгөөч. Тэгвэл чи намайг инээлгэлтэй? Би тань гоё үлгэр ирж хөө. За тэг. Эрдээ үрдийн цагт нэгэн болжмор нисч явж гинэ. Тэр болжмор өвлийн хүйдэнд нисч яваад хөлдөөд унчгаж гинэ. Тэгсэн чинь үхэр дээрээс нэрээд баацгаж гинэ. Тэгсэн чинь үхрийн баасан дулаацаад жиргэж гинэ. Тэгсэн чинь үнийг ирээд үхрийн бааснаас нь татаж гаргаад ичгэж гинэ. За дуусаа. Чи юу ойлгож инээсэ? Амар тэнэг өлөн үнэг байгаа юм чи. Хизээ юм үлгэр байсан. Игчээ. Эн чинь үлгэртэй биш ээ. Хамгийн гол нь хэлэх санаанд нь байгаа байхгүй юу? Өө за. Юу гэж? Нэгдүгээр дээрээс баасан бүхэн дайсан биш ээ. Хоёрдугаар бааснаас татаж гаргасан бүхэн нөхөр биш ээ. Хамгийн том хэлэх санаа нь өхрийн баасан дотор жиргэж болохгүй гэж байгаа байхгүй юу? За. Мэ? Хөөх баярлаа гэж. Хөөе. Чи дандаа яах гэж хамраа ухаж явдгийг? Гэрлэгч. Та хамар яагаад нүхтэйг мэдхүү? Үгүй. Ух гэж нүхтэй байдаг юм аа. Та чих яагаад нүхтэйг мэдхүү? Ух гэж юу? Үгүй. Сонс гэж нүхтэй байдаг юм аа. Ой, одоо яваа ямар их юм ярьдгийг. За, баярлаа. Баярлаа гэрлэгч. Баяртай миний дөө. Заримдаа миний хоёрт миний нэг ах шиг байх юм аа. Тэгтээ чи ядтай юм аа. Ийм хоёр хөөрхөн дүүтэй. Би чиний дүүнэрт хайртай. Нэрнэ үү? Хайртай гэсэн үү? Ой. Миний дөө, чиний насан дээр ийм зүйл ярьж болтгүй юм. Нэг л өдөр том болоод таныг уургалаад авна да. Хош. За тоглож ийн хардаж өглөө юу? Йоо. Та надад ахаад ич хэрэгжөөч. Тэгвэл чи намайг инээлгэлтэй? Эртээ үрдийн цагт нэг божимор нисч явдаг байхгүй юу? Наадах чи ярьцөө. Тэгээд бас руу ороод жиргээ явчих чинь үү? Яг тийм. Муу жижигэ миний ярих гэжсэн юм ярьсан байж. Энэ хоёрын амыг ирнэ яана.
Ганц өхөө. Аа. Найз нь чамд нэг 2 3 үг хэлью гэж бодлоо. Тэгээчгүй. Урд өмнө чи бит хоёр хонь хурганы тухай ярьдаг байжээ. Одоо харин хуц ухны тухай ярих болж энэ юуных юм бол? Өө энэ одоо хонь малтаа олон жил нотсных юм болов уу? Ийм тэнэг ахтаа гэж даанч бодсон. Нөгөөдх нь 30 хүн яриад тань мал яриад яг үгч эргүүтэд байх юм. Аа? Тонгороод аваач, тонгороод. Дүүг яана нэ. Ганц өхөө. Аа. Урд нь чи бит хоёр нуугдаж тоглодог байжээ. Одоо харин нүдэн боож тоглох болж энэ юуных юм бол? Миний харалгангийнх юм болоо юуных юм бол? Тэнийгээ нэг нь харанхуй болохыг хүлээгээд 30 хүн яриад байна. Ойжгоо сэтгэеч. Энэ дүүг нэрээ яана. Ганц өхөө. Аа. Урд нь би зөвхөн тоглох тухай л боддог байжээ. Одоо би зөвхөн чиний тухай л бодох болж энэ юуных юм бол? Миний хайнгийнх юм болоо юуных юм бол? Энэ хараад ицээ хаа бодхон бол ясик. Намайг бод ятаргаатай юм би чи. Хоош. Ганц өхөө. Аа. Би чамд нэг л зүйл ойлгуулах гад хичээх юм. Чи өрдөө ч ойлгохгүй юм. Энэ юуных юм бол? За энэ харин миний тэнгийнх юм болов да. Наад ч л таны үг байна да. Хоош. Хөөш гэрлээ. Би нэр чам зориулаа шүлэг зохиосон шүү. Тийм үү? Тий, сонсгоо. Тгий. Гэрлээ. Чи бит хоёр цэцэг талаан ундаасан цэнхрийн голоор нутагтай. Үүний үг вэстэй болооч. Зэг талаар ичээч. Тэгтээ өөр шүлэг байгаа юм чи. Сонсгоо. Тгий. Гэрлээ. Чи минь олны дундаас онцгой төрсөн. Онцгой төрсөн гэж болооч. Ичээч яхаа. Йоо, бүр хэлэх үггүй болгоо хийчлээ. Наад ч үгтэй. За ер нь хоёлаа маргааш уулзсан дээр юм шиг байна. Тгий дөө. Би чам төхөөлөд хөө. За. Ганц өхөө. Аа. Аав чамайг малаа хариулаарай гэд мотоцикл авч өгсөн чи яагаад хариулахгүй байгаа? Монгол хүн малаа мотоциклээр битгий хариулгаад аав загнаад байдаг юм уу? Ганц өх гэрлэгч хоёрыг баян эрдэнэхэд ховж боорцгоор шагнуулнаа. Чүү! Самбацано! Вуу! Я 소리 담는 것 같은 하는데. 아, гайхалтай. Миний Монголын далбаа. Энэ засагнаа наа. Би вэ? Манай сумын 100 жил. Инээдэн кино. Дидиш Univision Zouk TV-гээр. Чи турж өглөө. Байж л та. Та удахгүй баг хүүгүү болж мэдхээр л биш. Койрт. Наа чи хамар цэргэд аллаа штэ ээжээ. Гү чи түүхээ байж тээ түүхийгээр нэгтгэж чинь дутаа юу? Болох юм уу? Яа. Өсөд штэ. Байж л та. Эхлээд аав чинь нэрнэ. Тэгээ гар хүрнэ. Тэгээ та нарт өгнө штэ. За юу. Том биетэйгээс эхэлж болдгоо юм уу? Нэртэйгээр найзвал намайг байраад ичих. Болох юм уу ээжээ? Хөөш. Яа най нэрэ. За аав чинь нэрлээ. Анаар нь хувц сонор зүгээр байж яхах биш. Энэ ганцаах хүмүүсийн би чиний чигэн чи хэлээ болох махан чи хэлээ шүү. Яг гэдэг юм чи. Таныг манай голынхын 90 минь мэдтгүү галзуу амт явж иргээд лээ. Юу гэнэ? Манни мөнкө гэлээ. Амаа. Энийг юм ям дийлэх юм байлаа. Койрт. Юу гэж зүгээрсээ байгаа. Юу ч хамаагүй хий. За хоолой. Чи хоолноос өөр мэхгүй чи. Тамад үдэл нэг газар сууцгаа. Зэгэлдээ зүгээр. Ой. Явган суугаад муу яар, газар тулаад муу яар. Элгээ тэврээд муу яар. Санаа алдаад муу яар. Энэ гэлч байх суу газаргүй болцсон юм биш үү ер нь. Нэг ихнэр мэхнэр аваад тонилт юм уу яа юм. Юу гэнэ? Анхнаасаа бид нар нэгээд яасан ба. Юу гэнэ? Амин та өөрөө анхнаасаа бид наа. Чи юу гэдэг юм чи? Та бидний ингээд нэг наа.
Нэг 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 За тайван. байдлаа эцгээр тогтох юм шиг аа. Гүчи над амаа мэдчихэл та. Амнасаа болоод арьсаа хулуулчих гээд их юм зүгээр. Яар гэж амд эс хил гэж хилцээ яасан. Өө чи юу гэдэг юм бэ? Үгүй анхнаасаа бид нар үгүй За тайвал та хань. Өчиж явах шүү. Мөчгөр так мөрөдлөг миний Тугаа бай. энэ юм нэрийн дийлхээ байж. Яа! Өчи миний чихийг барайд таад юм шүү. Чинийх ч арай том юм байна. За. Цаашаа байж байгаа чанаа. Байж л та. Өглөө шүү дээ аваагүй байж чи. Ялтгалгалгаа. За. Замаа. За шиг яа. Яа. Болох нь. Гүч байж байгаа чи та нар. Өсөөд. Тамаа. За. За хаваад дээрээ. За. Цаашаа. Ой магна. Цаашаа. Цаашаа. Ой ахаа. Гүчи. Ахаа. Гүчи хуваагаад идэл чи. Чи барьж идэл. Хоол харамлж байгаа нохоо юу вэ? Чи яах гэ? Манайхаа. За, тайвшир минь хөө. За, тайв. За тайв. За, тайв. Багтдаггүй чи. Нохоо юу чи? Ямар юм бэ? Хувааж идэрэй та нар. За, зөөж идэрэй тэгээ гахаж барьж зэрвэлв. Манай тайч. Болж байгаа мó? Болцоо. Чи суугаад басаад ухаан хийсээр басаад тэр юм байж. За саднуу тэгээд аваа. Цадна гэж юу хэлдэг? Мэнийгөө цадна. Би яаж мэддэг чи? Аваа. Жаах юм зам цангаад болдгоо. Тараг уухгүй ши. За. Аваа ихэд үлсэдэн тараг идэхгүй юу? Аваа өөдөд энэ. Тараг өрөхгүй юу? Яа шумуул хацчлаа. Тараг дөрөх. Энэ таргийг хараад идээсэй. Юу гэнэ? Яах би өөрөө идчихээсэй. За надад ичих биш үү? Ичих. За. Чи яах гээд байгаа бэ? Өсөд. За. За маа. Хой. За магна. Хой. Жогоод идэ чи. Яана. Эднэрийг одоо яаж сатгана? Тэ яаж Суугаад бас ухаан яс үлдээж байгаа юм. яаж Нэг аяг шүд уусан болохоос хоёлаа. За тэгээ тэгээ. Хүүе, баян эрдэнэ гоо. Юу асан юм бол? За, сайхан цусч гэнэ үү та? Сайхан. Та сайхан цусцгааж байна. Оо, сайхан. Ишээс. За та нарын минь аж амьдрал тэгээд дажгүй үсттэй. Танийха хэдэн балыг хариулаад буйны нийтлэл болж ил байна да. Цаана хэрэггүй. Хэрэггүй. Оо за. Та хоёрт нэг чухал асуудлын талаар ярих гэж бид хоёр орж ирлээ. За. Мал минь үсттэй. Мэдээ. Оо, таны толгой ёсороо байгаа. Гэхдээ миний өвгөө юугаад дүлгэнээд байгаа юм бэ? Хэлээ л дээ. За. Танаа энэ том хүү сайран хөлтэй ганц зоригч нь манай ганц охины толгойг эргүүлээд бүр автсуух дээрээ тулаад байгааг та хоёр юу мэдэж гин үгүй юу? Yes. За бүр улаан цагаандаа гарч байгаа юм байна. No. Та нар юу н хэр хэмжээгээ мэдвэл зүгээрсэн. Хэл миний өвгөө. Ам нээсний хөшигнэ гэж би бас бодсон сонсон юм а хэлчихье гэж бодож байна. Чаг их ямаагүй. Чог их моргүй. Хматсэгэлгүй. Гэ явчих машингүй. Гэ явчих тракторгүй. Утасгүй. Яа гэд найдас уу чарикгүй яас их юм боддог юм бэ та нараа? Мэдээгүй юм л та бид хоёр. Аваад ирээ. За. Таны дэргэд махан лээд холбоолаад байгаа юм да. Яасан ээж? Эсвч. Чи ямар их боддог юм чи? Чам чаг юм аа юу? Байхгүй. Чүх мар юу? Байхгүй. Дэрэн. Мацэг л байгаа юу? Бисээ наа чи утас. Утас байгаа юу? Гэт явах машин байгаа юу? Бисээ трактор наач трактор. Трактор байгаа юу? Мацэг л байгаа юу? Наач хайр хөө яар. Чи ямар Хүүгээ битгий зодтолтой би хөөч байна. тийм ээ? Чиний үг. Ой наач кинороор явчихсан болж. Гачи. Эд хүмал авчид бид нар яг би өгөөдгөө аа? Өгөөдгөө. Өгөөдгөө. Монг сайхан өгөөч. Монг Ой наач цогтаж байна болоо. бид нар юусэн мэдээгүй байгаа байхгүй юу? За тэгээ ялуунаас шулуун дээр гэж юу найз сахалт байх дэми юм байна гэж ойлголоо. Тэгээ яг бас олон жил хамт явсан юм байна. Та хоёрт нэг 20 эм хоньёогүй. Тэргээ идэж уус болгодгсон ч өсгөөд үржүүлдэг та нарын өөрсдийн асуудал.
Одоо эндээс нүүцгээ, гүцээ. Эртнээ гоо. Малыч маллаа дэрэгч байж. Өөр ярих юм байхгүй. Би энэ хүүхдүүдийг хилээд өгье л доо нөхөө. Ганцхан удаа харцгалаа. Наашир та нар. Та нараас болоод хүүхдэгтэрээ тулаад байна, ойлгож байна уу? Та нараас гэж ганц байхаас болж байгаа шүү дээ. Дооч. Нэг л өдөр бид нэр голомтоор самарваа гэж би сануулсан шүү дээ. Би чамайг ах цахаа мэд гэж хэлсэн баха. Ихний хэр алгад гүн шир алгад та нар биднийг худлаа. Амаа мэдээрээ харж олиг мэд чи. Одоо нөхгүйгээд яах вэ? Ичи тэг юм өгч гинүү? 20 эм хонлоглоо. Ашиг 20 хоног сайхан мах чанж идээж аа. Коёрт. Аав тэгээд ядаж нэг 18 ийм хон тэгээд 30 авч болоогүй юм байх та. Яаж байгаа? Аав тэгээд өөрөө хэлтүүлэх юм байх та. Цог! Би чамайг амаа мэд гэж хэлсэн шүү. Ямар айхтар. Хоёулаа явж хоол идэх үү? Хаан. Манад. Манай сумын 100 жил инээдмэн кино Дидиш Univision Zoom TV-гээр. Сайхан найр гарчээ. Надад одоо яриад байх туршлага муршлага гэж юу байх вэ те? Нэг 10 жилийн өмнө 20 им хонтой гэсэн. Одоо 1700 толгой малтай тэгэл. Малын буян идлээ сууж байгаа хүн те. За. Өө шаха. Танд одоо яг хичнээн тооны хонс байна. Ямар маа? Хонс. Хонс гэж юу яриад вэ? Оо яана уучлаарай ахаа. Би яар ингэж яриа сурчжээ. Энд чи юу ахгүй нөгөө англи хэлэнд чи олон тооноор арталт нь эсвсэг залгадаг штэ. Одоо ийм нэг хүн байх юм бол хонь. 10 болон түүнээс дээш 20 30 хонь байх юм бол хонс. Тэгэл ямаас үхэрс гэж явна штэ. Чи чарин ярина гэж яргалдаг нөхрөө юу вэ? Харин тийм ээ. Би чи хөдөө аж ахуйн яамд ажилладаг юмс. Уул нь яам тамгын газраас ирсэн хүн шүү. За яаж яваа тэр ямар шургасан юм чи? Яах вэ? Яам тамгын газар чи надад таньдаг олон ахс ихчс үүдэг байхгүй юу? Тэгээд орчихгүй юу? Одоо чинийхэр бол би одоо ингэж ярих нэ. Айрг суугах уу. Тэгээд удахгүй хоолс болно юм уу яах вэ? За хөдөө нутаг ямар хөө байна? Сайхан байна. Ойр дээрээгүй. Цаанаашаа замд явж исэн чинь тэр уулын билээр дүүрэн тарвас. Мөндлсөн байна уу? Бүр зормсон байна. Тэгээ инглээ ирлиз болчихно гэж баймааргүй. Харин тийм ээ нэг юм. Заах багш хорхог болсон шүү. Оо за. За 10 жилийн өмнө хэдэн хон тасалж гисэн буянтай хүн чи энэ байгаа юм да. Оо за. Би тэмэндээ явчихад ирэх юм уу? Хэрэггүй юм нэг ш. Хасанаас хэдэн хургаа гаргачих. За тэг. Ай гайргууч. За өгш нь хоолыг аваад ирээ. За сайхан. Оо сайхан цуцсааж байна. Сайхан. Таны буйнаар мөнгөөгөө маань авраг малчин боллоо штэ. Оо яах вэ? Тэмдэмэндээ гэж юм байлгүй л яах вэ? Таны мал сүрэг одоо бүр олон болоо үз. Байхгүй, цуглаар бүгд байхгүй болсон. Ер нь тэгээ малыг чин сэтгэлээсээ хайрлаж л өсөх хэрэгтэй юм байлээ дээ. Би гэдэг хүн чинь эд хөрөнгөндөө анхаж баярхаж малыг эд тогшлыг хэрэглүүр болгож малын буян заяа гомдоосон хүн дээ. Ер нь тэгээд гонтона джинс өмсөж мотоциклаар мал хариулдаг юм байна. Монгол дээлэн өмсөж морин дээл дээр мал хариулдаг юм а гэдгийг би голдон гот ойлгосон юм дээ. За яваа. Яа тийм.